За 2019 онд баримтлах төрөөс мөнгөний бодлогын чиглэлийн талаархыг эцсийн хэлцүүлэг нь болж байна. Эцсийн хэлцүүлэг болж байна. Энэ улсын их хурлын дэргэдэх нэг байгууллага бол манай Монгол банк. Улсын их хурлаас Монгол банкыг одоо удирдах хүний томилдог. Нөгөө нэг байгууллага нь бол яг улсын их хурлын дэргэдэх байгууллага бол манай санхүүгийн зохицуулахороо улсын их хурлын дэргэдэх байгууллага. Бид иргэдэд сонгуулийн үед амлалт өгдөг. За сүүлийн үед иргэдээс хүсэж байгаа юм нь болохоор Монголын төр энэ иргэдээ ажилтай орлоготой болгох бодлого зохицуултыг хийгээд өгөөч гэл гуйсаар байгаад жилээс жилд одоо сүүлдээ бүр иргэд мань бухимдах хэмжээнд хүрч байна л та. Тэгэхээр би энд юу хэлэх гээд байгаа юм гэхээр иргэд ажилтай орлоготой болохын байж дэвшин тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд суур үндэсний мөнгөний тэмдэгт Монгол төгрөгийн ханшийг доктортой байлгах. Хоёрдугаарт хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа болон бизнес хийж байгаа энэ иргэд маань ажил үйлчлэгээ явуулахын тулд бага хүүтэй зээл биднэрт олгодог болгооч гэж жилээс жилд энэ улсын хурлын гишүүдийг очих болгонд хамгийн түрүүнд хэлдэг юм нь энэ. Гэтэл бид улсын хурлын дэргэд хоёр байгууллагаас Монгол банкнаас болохоор алын Монгол төгрөгийн доктортой байдлыг бий болгох, зээлийн хүүг бодлогоор бууруулах ингэж шахдаг. Гэтэл нөгөө талдаа манай санхүүгийн зохицуулахороо энэ улсын хурлаас байгуулагдсан байгууллага энэ дээр бид эргэж анхаарах хэрэгтэй болж байна. Банк ус санхүүгийн байгууллагыг хөгжүүлээд байдаг. Тэр нь өндөр хүүтэй зээл олгох боломжийг төрөөс өгж байгаа албан ёсны зөвшөөрөл. Тэгэхээр эн чинь энэ улсын хурлын бодлого чинь нэг гараараа зээлийн хүүг нь бууруулаад өгнө гэд байдаг. Нөгөө гараараа болохоор банк ус санхүүгийн байгууллага та нар хөгжөөд байхын сайн байна. 1.2 их 80 төрчихсэн банк ус санхүүгийн байгууллагын эргэлт. Энэ бол амжилттай гэд ингээд энийгээ бид энд зохицуулахгүй бол их хурлын гишүүд мэнэ бид болохгүй. Тэгэхдээ банк ус санхүүгийн байгууллагаас тэр жилийн 40-50% хүүтэй зээл авдаг нь төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтууд юм уу өндөр орлоготойнууд нь биш. Хамгийн амьдрал хүнд хоногийн хоолой болох гэсэн гарцаа хайсан хамгийн хэцүү амьдралтай иргэд маань тэр банк ус санхүүгийн байгууллагаас зээл авдаг юм аа. Энийг төрөөс зөвшөөрөл өгдөг энэ банк ус санхүүгийн байгууллагыг албажуулдаг энийг болох хэрэгтэй байна. Энэ дээрээ эргэж энэ улсын их хурл анхаарах хэрэгтэй байна. Улсын их хурлын дэргэдэх энэ хоёр байгууллага. Тэгэхээр Монгол банк энийгээ бодлогоо зохицуулах юмыг хуулиндаа хийж өгөх хэрэгтэй байна л гэж би хэлэх гээд байна л. Энэ санхүүгийн зохицуулах хорооныхон бас айцтай байдаг байх л доо. Айцтай байдаг байх. Яагаад гэвэл санхүүгийн зохицуулах хорооны дарга шижигнсэн сайхан залуу одоо 10 хэдэн жилийн өмнө гигэн цагаан өдрөөр амнасаа алдсан. Гигэн цагаан өдрөөр. За 1 минут. Тэгэхээр би санхүүгийн зохицуулах хорооныхныг ойлгож байна. Та бүхэн маань айц тунд байдаг баг. Банк ус санхүүгийн байгууллага гэдэг бол жирийн ядарсан иргэд тэнд зээл аргаа ядахтай зээл аваад хамаг юмаа алдаад ингэдэг л газар. Нөгөө бид одоо Солонгос киног сүүлийн хэдэн жил үзсэн л дээ. Тэрэн дээр мөнгө үүдэгчдэг гэдэг нэг аимшигын одоо эрсдлийн бүлэглэлийг авсан тийм л газар байдаг л да. Банк ус санхүүгийн байгууллагад тиймэрхүү л байдалтай байгаа. Тэгэхээр банк ус санхүүгийн байгууллагын энд ажиллаж байгаа энэ одоо тэр төрийн албан ёсны зөвшөөрөл өгж байгаа хүмүүс тэр айц хүүс дунд байдаг баг. Тэгэхээр энэ улсын хурл цаашдаа ойрхон хугацаанд
банк ус санхүүгийн байгууллагыг албан ёсны тэр мөнгө хүүлэх зөвшөөрлөг өгдөг тэр төрийн зөвшөөрөл өгдөг юмыг энэ Монгол За одоо нөгөө эцсийн хэлцүүлэг явж байгаа учраас яг дэгээр байнгаараа хариулна. Эдийн засгийн байнгаараа дан бочир дарга. За бэлэгдэхүүний асуултанд хариулъя. Энэ мөнгөний бодлогын эцсийн хэлцүүлэг явж байгаа 3 дахь хэлцүүлэг. Монгол банк одоо 16 оноос хойш бол үндсэндээ нэгж төгрөг хэвлэхгүй байгаа. Хэвлэхийг хоригдчихэд байгаа. Төгрөгийн нийлүүлэлтийг зогсооцсон. Тийм учраас мөнгөний тэмдэгт одоо Монгол банк төгрөгийн бодвол одоо тогтвортой байдлыг бол хангаж ажиллах гэж хичээж байна. За бага хүүтэй хүүтэй болох асуудал гэхээр бид нар олон талаас нь ярьцгаасан. Тэгээ энэ жил бол бас Монгол банкн дээр санхүүгийн зохицуулах хорвон дээр энэ бүгдээр нийлж ярьж байгаад зээлийн хүүг бууруулах стратеги гэдгийг сая баталж өгсөн бүр ажлын төлөвлөгөөг нь баталсан байж байгаа. Ингээ энэ хэрэгжээд явж байна. Тэгэхээр дэс нэлээд дөрвтэй арга хэмжээнд аваад явах хаа гэж бодож байгаа бэлгэд гişүнд хэлэхэд ер нь бол зээлийн хүү бол бас нэг 20 гарцсан байжсэн. Өнөөдөр бол нэг 18-аас доош орцсон энэ явж байна. Энэ бол яг эдийн засгтай холбоотой асуудал та. За банк ус санхүүгийн байгууллагын талаар би нэг 2 үг хэлье гэж бодож байна. Банк ус санхүүгийн байгууллага гэдэг бол өөрийнхөө мөнгөөр иргэдэд зээл олгодог хувь хүмүүсийн одоо байгууллага. Хувь хүмүүс өөрийнхөө мөнгөөр зээл олгодог. Хадгаламж бол иргэдээс татдаггүй газар. Тэгэхээр хэрвээ банк ус санхүүгийн байгууллагыг байхгүй болгочих юм бол банкны тавьж байгаа шаардлагуудыг дийлж чаддгүй хүмүүс банк ус санхүүгийн байгууллага руу очдог. Тэр хүмүүс нь хэрвээ тэнд очиж авч чадахгүй хүрэх юм бол ерөөсө хар зах руу нэг одоо нууц байдал руу л орно гэсэн үг. Тэр байтугай хүмүүний асуудал хүндэрнэ л гэсэн үг. Санхүүгийн зохицуулах хороо бол бас энэ дээр ажиллаж байгаа. Саяхан дөрмийн сангуудаа нэмсэн. Санхүүгийн зохицуулах хороо бол жил тутам дөрмийн сангуудаа нэм гэдэг шаардлага тавьж байгаа. Одоо банк санхүүгийн байгууллага дээр 2.5 тэрбумын дөрмийн сантай бай гэдгийг шаардлагуудыг тавиад явж байна. Энэ нь юу гэхээр дэсээ бас хүүгээ буулгах тийм төлбөрийн чадвартай байх тийм боломжуудыг гаргаж өгч байгаа. Ингэснээр цаашдаа бол бас санхүүгийн зохицуулах хороо бол банк санхүүгийн байгууллага дээр бас тэр хүүн дээр бид нар анхаарал хандуулна гэж би хэлэх гэж байна. Анхаарал хандуулж байгаа. Одоо бол нэг хүү бол 2.5-аас 3.5 хавцаа явж байна. Энийг бол бид нар багасгаад явна. Бэлэгдэх гишүүнд нэг юм хэлэхэд бол юу гэхээр бол энэ бол санхүүгийн зохицуулах хороо Монгол банкын дээр тустай газрууд санхүүгийн зохицуулах хорооны хэрэгжүүлэх ажлыг бол Монгол банкнд даатгаж болохгүй. Тийм учраас энэ тустай ингээд хэрэгжиж явах учиртай байгаамаа гэдгийг би зүгээр хэлчихсэн юм а. Тэгэхээр би ойлгож байна. Бэлэгдэх гишүүний ярьж байгааг ойлгож байна. Бас одоо сарын 2.5 3% гэдэг бол их өндөр. Жилийнх нь одоо хэд болдго юм байгаа. Тийм учраас бол хүнд гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ дахиад хэлэхэд одоо ломбардын асуудлууд, банк санхүүгийн байгууллагын асуудлууд гэдэг чирдээс эцсийн банкн дээр тавьж байгаа шаардлагуудыг биелүүлж чадахгүй хүнд одоо тэр хэмжээний банкнаас бол арилжааны банкнаас зээл авч чадахгүй байгаа хүмүүс л ердөөсө банк санхүүгийн байгууллага ломбард өөр бус газруудаас авч байгаа шүү гэдгийг би дахиж хэлж байгаа. Эдгээрийг хориглоод тавьчих юм бол ердөөсө ёстой нөгөө уламжлалт хүнд байдал руу орно гэдгийг би зүгээр хэлж байгаа маа. За баярлалаа. За бэлэгдэх шүү нэг минут. Гэхдээ бэлэгдэх шүү энэ чинь 3 дахь хэлцүүлэг явж байгаа шүү дээ. Тийм учраас яг л та одоо энэ танилцуулгын хамгийн эцсийн хэлцүүлэгтэй холбогдож асуухгүй бол хэлц хэсэг явж байгаа юм шиг асуулт хариулт хийгээд байж болохгүй л дээ. Дэгээрээ явмаар байна. төр гэж байгаа. Төрийн алба гэж байгаа. Төрийн хяналтын байгууллага гэж байгаа. Манайхан юу гэж хэлдэг вэ гэхээр за энэ алтны татварыг нэмчих юм бол хэлээр нууцаар гараад алга болчт юм аа. Тийм учраас алтны татварыг ингэж 2.5% таа байлгах хэрэгтэй гэж ярьдаг байхгүй юу? Яг тэрэн шигэ хөө наадах чинь хар зах руу ороод
нөгөө мөнгө хүүлэгч зүгээр иргэдийн ард нь ингээд далд орчихно гэж байгаа байхгүй. Тэр чинь хууль ёсны албан ёсны зөвшөөрлийг төрөөс өгөөгүй байгаа тохиолдолд хууль хяналтын байгууллагынхаа хяналтан дээр аянда тэд нар чинь айж имэж зохицуулж явна. Сая манай дам очродараа хэлж байна л та. Энд чинь банкнаас зээл авч чадахгүй хамгийн хэцүү нь тэндээс авдیں гэж. Харин тий байдгаа бараад байдаг юм аваачиж барьцаанд тавиад ингээл дампуурдаг усуд нь тэнд очдог байхгүй юу? За, Батцандаа гişүү.